За hi guys, what even өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ Grow Garden 2 апдейтны талаар ярилцах болно. За эхлээд өнөөдрийн бичлэгийн giveaway-ээр нэг хүнд 2 unicorn өгөх болно. За тэгээд энэ giveaway-д оролцохын тулд та нар коммент хэсэгт өөрийнхөө Roblox-ийнхоо нэмийг үлдээгээрэй. За тэгээд би коммент үлчирсээр тодруулна. За Grow Garden 2 дээр болчихно. Ямар Америкийн тухай нөгөө нэг апдейт гарсан байлээ. Одоо нөгөө нэг Grow Garden-ийн дээр гарч байсан шиг нэг тийм апдейт гарсан байлээ. За тэгээд нэгт нь болохоор Rocket Pop гэдэг seed гарсан. Энэ нь болохоор shop-д зарагддаг, seed shop зарагддаг. Энэ нь болохоор нэг үнэтэй биш. Одоо зарагдчих. За би авчиг. Энэ нь болохоор 6 өдрийн дараа алга болно. Limited. Тийм учраас та нар яг аваад хадгалчих болох. Одоо нөгөө нэг зарим шиг хэлбэртэй. Одоо энэ үе шүү дээ. За нэг иймэрхүү юм байлээ. Гэхдээ нэг сайн биш юм байлээ. Нэг сайн биш юм байлээ. Үнтэй зарагддаг биш. Нэг тийм юм байл. Тийм одоо нэг үсрээл 20-30 мянган оронд л байсан. За хоёр дахь нь болохоор Five Fair ингээд ийдэг бас тэг seed гарсан. Энэ нь болохоор бас стоконд зарагддаг. Би нэгээрээ авч явжаагүй байгаа. Энэ нь болохоор анти лежендэр, хоёулаа лежендэр юм бэ. Их сайн лежендэр бол биш. Их сайн биш. Угаас лежендэр юм шиг сайн байхгүй л. За нэг юм бэлээ. Тэгтээ нэг сайн биш юм бэлээ. Гурав дахь нь болохоор Баал дэглгээд шин пэт гарсан. Энэ нь болохоор Garden лууч нөгөө орой болохоор хүмүүс дайрдаг. Тэрнээс хамгаалдаг. Тийм учраас энэ нэг хэрэггүй, нэг сайн биш контраст санагдсан. Тэгэл price serviceтэй байхад гайгүй шүү дээ хүмүүс орж ирэх нь. Тийм учраас нэг сайн биш. Тэгэл хүмүүс дайрахаас л хамгаалт юм байлээ. Би нас одоохондоо алгаа. Би энэ дондоос одоо Rocket Pop-ыг л ганцхан авсан. Тийм. Дөрөв дэх нь болохоор Boombox Create гэдэг. Энэ нь болохоор нөгөө нэг дуу тавьдаг. Нэг дууга татаж аваад тавиад байдаг үлээ мэдгүй. Ямар ч байсан нөгөө нэг Garden-гаа чимэглэхэд хэрэг болдог. Энэ бас гэхдээ нэг сайн бишлэн байл. Тэгээд өөрчм тэгэл нэг иймэрхүү л өөрчм бас байгаа. За Sunburst гэдэг шинэ mutation гарсан. Энэ mutation болохоор нэлийн сайн 60X. 60X гэдэг чинь бас аваа сайн. Тийм 60X тэгэхээр бас аваа гайгүй штэ. Rainbow Gold-ийнхоо лав дээр тэгээ аваа сайн л гэж бодсон ш. За тэгээд өөрчм Butterfly гэдэг нэг fruit гарсан. Энэ нь болохоор Grow Garden нэг дээр гарч ирсэн амар өвби нөгөө нэг Rainbow mutation-тэй болгодог. Энэ бол гэхдээ нэг сайн бишлэн байлээ. Одоо нөгөө нэг Garden гэж хурдан ургуулдаг гэх юм. Одоо Garden дээрээ seed тавиад явж байхад Chance-тэй хурдан ургуулд юм байл. Гэтэ би энийг бол нэг сайн биш л гэж бодсон. Надад л нэг сайн хэрэггүй. За дараачих нь болохоор ийм бас нөгөө Garden гэж чимгэлдэг. Одоо нөгөө хувийн Chance-тэй ундаг гэх юм. Одоо энийг авахад 4 төрлийн юм байсан. Бүгд Chance-тэй ундаг юм байлээ. Тийм одоо энэ гэхдээ нэг сайн биш. Яг Garden-гаа чимгэлэх дуртай хүмүүст бол хэрэгтэй л ах. Тийм өөрчм гэр нэг юм орж юу. Гэр дээр чинь шинэ юм бороогүй л байна да. Яг хэвэндээ л байна л да. Өөрчм за ингээл бараг болж явах шүү бай. Тийм бас нэг юм биш. Mega Moon гэдэг ивент. Одоо нөгөө нэг Gold Seed, Rainbow Seed авдаг шиг адилхан Mega Seed авдаг болсон байлээ. Mega гэдэг нь одоо нөгөө нэг аврах том уран гэсэн. Gold Seed гэж Gold, Rainbow is Rainbow. Random юм унд шүү дээ. Энэ Mega Moon нь болохоор яг адилхан Mega юм ундаг гэх юм уу. Яг та нар амар мангар том carrot merotтэй болохыг хүсчвэл Mega Seed-тэй Super Sprinkler тавьчихвал бас болох л байх. Ер нь бол би нэг тийм юм олсон. Тэгээд тиймэрхүү л байна да. За өнөөдрийн бичлэгээр тэгээд 2 unicorn аавн юм бол комментээр нэмээ үлдээчихнэ биз. За тэгээд бичлэг болгоно тэр giveaway хийх болно. За тий. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаа. Баяртай guys. Сайхан амраарай. Лайк дараарай.
шеэр хийгээрэй, намайг дагаарай, комент бичээрэй. Bye guys.